Системчилсэн өгөөмөр сэтгэл гэдэг нь Бурхны ивэлийн хариуд 11 болон амлалтын үргэлгийг Бурханд буцааж өгөх Библийн нэг арга юм. Энэхүү арга нь биднийг орлогынхаа тодорхой хувийг зориудаар тууштайгаар 11 болгон өргөж өөр тодорхой хувийг амлалтын үргэл зориулахыг уриалдаг. Бидний өргөсөн тэдгээр нөөц нь хамтдаа Бурхны сайн мэдээний ажлыг орон нутагт болон дэлхийд даяар дэмждэг. Орлого эсвэл өсөн нэмэгдсэн орлогынхаа нэг хэсэг болох 11 болон өргөлийг буцааж өгөх зарчим Библиэд байдаг. Эртний адвентист анхдагчид сүмийн бүх төвшөнд сайн мэдээний ажилчид болон сайн мэдээний төслүүдийг дэмжихийн тулд үүнийг судалж хэрэгжүүлсэн. Энэхүү итгэмжит дадал зуршлаар дамжуулан Бурхны хүмүүс сайн мэдээг хурдан бөгөөд үр дүндээгээр өргөжүүлж чадсан юм. Үндсэндээ системчилсэн өгөөмөр сэтгэл нь бидний анхаарлыг зөвхөн сүмийн үн цэнтэй номлол, сайн мэдээний төдийгүй Бурхан бол хангагч, тэтгэгч юм гэдгийг төвлөрүүлдэг. Бид голчлон Бурхны ажлыг санхүүжүүлэхийн тулд биш, харин Бурхны тасралтгүй үглэгийн хариуд өгдөг билээ. Тэр биднийг орлого эсвэл өсөлтөөр ажиллах бүрт бид 11 болон амлалтын үргэлүүдийг хоёуланг нь түүнд буцааж өгдөг аж. Эллен Уайт Бурханд өргөх энэ асуудлыг хүний хүсэл тэмүүлэл даатгаад орхиж болохгүй. 11-ийг зайлшгүй тусад нь авч үлдсэний дараа Бурхан та нарыг ивэсний дагуу бусад бэлэг болон өргөлөө хуваарлах ёстой хэмээн бичсэн байна. Системчилсэн өгөөмөр сэтгэл өнөөдөр ч хамаатай хэвээр байгаа юу? Мэдээч тийм. Гэхдээ одоо урд өмнөхөөсөө илүү их хамаатай цаг, хөрштөө сайн мэдээ түгээхээс эхлээд улс орон даяар эсвэл олон улсад сайн мэдээ түгээх хүртэл сайн мэдээний бүх санаачлах нь таны үнэн ч өгөлгөөс хамаарна. Шинэ ном эхлэхэд орлогынхаа 10%-ийг 11 болгон буцааж өгөх, түүний ивэлийн дагуу өөр хувийг амлалтын үргэл болгон хадгалах, Бурхантай байгуулсан гэрээгээ дахин батлах цаг болжээ. Бид 11-ийг Бурханд буцаан өгч, түүнд амлалтын үргэлийг өргөхдөө өөрсдийгөө адагт, харин Бурхныг нэгдүгээр тавьцгаая.